үзэгчдийнхээ Баасан гарагийн түм амгалан гайлтхан мэдчилж байгаа телевизийн нэгдүгээр суг Монголын коммунистийн үгийг сонсдог чөлөөт энэ дөр ажиллаж эхэлж байна. Тэгэд баяраад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. 1-7 хоног бас бужигнаад өнгөр бололтой шиг байна. Тэгээ чи юу юм бэ шүү нэрээ марцнаас. Маргааш сайхан амраарах гэсэн чи бүх нийтийн ажлын өдөр болж байгаа юм. Бид нар ч нөгөө маргааш амрах буйна 31-нд эдэлцгээд суусууд бас тэгээд хорвоогийнхоо хуйлж дүрмийг бас дагна байлгүй. Зяавч та бүгд өнөөдрийн мэндийг хүргээд тэр бэлгээ маань хэллээ. Тэгэхээр өнөөдөр одоо ажлын сүүлчийн өдөр биш юм аа. Маргааш бол амарнаа, ажиллана гэдэг бол үзэгч та бүхэнд бас дахин сануулгын зүйл байхыг хэлж байгаа шүү дээ хамгийн гол. За ингээд нэвтрүүлгийн ураг хэлээд өнөөдрийн дугаарыг мэдээж эхлүүлье гэж бодож байна. 18 цаг тэг 1 минут болсон байна. Монгол коммент нэвтрүүлэг маань хаягийг бол идэвхтэй нээсэн байгаа. За нэвтрүүлгийн ураг хэлээ тийм. За. Монгол комментэд нэгдэцгээе. За тэгээд ер нь Монгол коммент нэвтрүүлгийн үзэгчид мэдэндээ бид бас аль болох амхандаа уламжлал тогтооцгол үзэл энэ хорвоо дэлхий дээр Монгол улс их оронд болсон сайн сайхан гэрэл гэгээтэй гэсэн тэр мэдээллүүдээс аль болох үзэгчдэд юун түрүүнд бас дуулгаж яах юмсан те. Монгол хүн чинь бас нэг амны бэлгээрээ сайн байна уу гэж уулзаад дараагаар нь сайн муугаа ярьдаг. Үүднээс нь би бол аятайхан мэдээлэлээр эхлэх гэсэн тийм бодолтой байж байгаа. Ерөнхийдөө бол бас Монгол коммент нэвтрүүлэг маань Twitter ч тийм Facebook орчимд ярьж байгаа яриа хөөрөө ер нь бас энэ захин ертөнд жиргэж байгаа жиргэнүүдийг бас сонсож сонирхож амжиддгүй чаддгүй улсуудад бас сонио хачнаас нь дуулгах юмсан гэсэн тийм бас бодол сэтгэлийг агуулж идэг юм шүү гэдгийг бас нэвтрүүлгийнхэнд уламжлалчий. Тэгээ манай баяраа ямарч байсан захин ертөнцөд дүрлсэн гол асуудлуудаас нэг тоомлоо жоохон хүргэн баг. За тэгээ өнөөдөр ерөөхдөө Twitter болон захин ертөнцөд яригдсан зүйл гэх юм бол мэдээж буруу талтай өрөөлтөй автомашиныг хязгаардаж эхэллээ гэдэг. Энэ ерөөхдөө ер нь бол цаана ямар далд санаа байна, хэний 8 болж ирнэ гэдэг энэ зүйл бол ерөөхдөө сайтууд мэдээлэл эрхлүүд бол яг өөрөө өөртөө өнцгөөс бол хэлж ярьж байгаа. Тэгээд энэ хүн мэдээллүүдийг үзэж та бүхэн сайтуудаар бол ороод бас уншиж харна. Ер нь бол ямар их ашиг цаана байгаа юм байдаг. Энэ зүйл бол өнөөдөр нэлээх яригдаж эхэлж байна. За мөн түүнээс гадна монголчуудын баярт одоо дуустгүйгээс хойш өнөөдөр ерөнхийдөө цагаан сарын уур амьсгалаар нэлээх одоо жиргүүдээ гэж. За ялангуяа бол цагаан сараар бол монголчууд маань гаргаад ирсэн шүү дээ. Тооцоо гаргаад ирсэн байна. Одоо ингээд одоо 1 сарын 10-д боллоо. Ерөнхийдөө ингээд цагаан сарын урамшуул гэдэг нөгөө урамшуул зарладаг газруу зарлана. Нөгөө улсууд ч юм а бэлдэж эхэлнэ те. Ер нь хэдий орчим төгрөг зарцуулах нь үгээд одоо бөөн л асуудал болдог шүү дээ. Тэгэхээр ер нь монголчууд маань бол жилийн жилд гэдэг юм уу энэ жилийн үед гэх юм бол цагаан сараар бол одоо нэг их 80 төгрөгийг бол одоо цагаан сараар бол баярлж тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна гэсэн ийм мэдээлэл бол өнөөдөр ихтэй ярьж эхэлж байна. Тэгээд энийг өнөөдөр улсын хурлын эмэгтэй гишүүдийн нөгөө нэг зөвлөл гэдэг юм уу гэдэг байдаг шүү дээ. Одоо нам бос зэрнээ бас тийм гишүүдийн тийм нэг зөвлөл гэж байгаа даа. Тэгээд энэ төр бол өнөөдөр ямар нэг өнөөдөр улсын хурлын чуулган дээр юу гэж ярьсан гэхээр ер нь бол энэхүү цагаан сарын баяр ёслолыг бол ургийн баяр буюу ахмадуудаа хүндэтгсэн. За ер нь бол нэг хүндрэл багтаагаар тэмдэглэе гэдэг нэг юм уриалга санаачлагыг бол гаргаж эхэллээ л дээ. Том асуудал нь юу юм гэхээр зэрэг их хурлын эмэгтэй гишүүд өөрсдөөсөө эхлээд бэлэг авахгүй гэж мэдгдсэн шүү дээ. Энэ сар шинийн баяраар одоо өөрсдөө золгох дүү хүмүүсээсээ бид бэлэг авахгүй шүү гэдэг юмыг бол аль биесээр өөрсдөө эхлэе гэдэгсэн. Энд нэг тийм гоё зүйл бас анзаарч ин харагдаж байна л да. Яг гэвэл Монгол улсын их хурл түүхэнд байгаагүй олон тооны эмэгтэй гишүүд энэ 2012 оны улсын хурлын сонгуульд сонгогдсон байна. Монголын одоо парламентын 20 гаруй жилийн түүхэнд 11 эмэгтэй гишүүн сонгогдсон түүх байхгүй. За энэ 11 эмэгтэй гишүүд бол улс төрийн өөр намаас гарсан. Ардын намаас сонгогдсон, ардчил намаас сонгогдсон, иргэний зориг ногоо намаас сонгогдсон тийм. Тэгээд ингээд ярихаар эдгээр бол өөр улс төрийн хүчний өөр намуудын үнцгийг харах юм шиг харагдаж байна. Гэхдээ бол энэ их хурлд байгаа эмэгтэй гишүүд бол олон зүйл дээр бас ингээд нэгдээд санаачлаг гаргаад явж байгаа нь бол нам гэдэг юм бас төдийлөн хүчтэй биш болж эхэлж байгааг харуулж байна. Ер нь бол бас их хурлд эмэгтэй гишүүдийн санаачлагаар бол бас хийж хэрэгжиж байгаа олон ажил байдаг шүү гэдгийг дурдханд зүйтэй баг. Тэгэл ямар ч үсэн эмэгтэй гишүүдээс үлгэрлэе гэдэг нэг гоё уриалцдаг юм уу да. Тийм ээ. За тэгэл ер нь бол тэгэл хэлж яана л да Монгол улсад бол 730 гаруй мянган айл өрхтөө. За айл дунджаар за нэг 500 мянган төгрөг ерөнхийдөө зарцуулаад нэг цагаан сараа тэмдэглэе гэхэд цагаан сарын баяраар бол бид нэр бол нэг их 80 төгрөгийг бол өөрсөндөө зориулдаг эсвэл одоо хятадаас нөгөө болсон болоогүй бэлэг авдаггүй гэл ийм мэтлээ яриа гарч байна. Гэхдээ ахмадуудыгаа хүндэтгсэн сайхан цагаан сарыг бол одоо ерөнхийдөө ийм баярлаа. Тэг ерөнхийдөө бол нэг ийм хүндрэл багтаагаар тэмдэглэе гэдэг зүйл улсыг бол эмгтэй гişүүд өнөөдөр гаргаж тавьж байна. Одоо жишээ нь зүгээр ер нь юу гэдэг нь асуудлыг бид нэр ирүүлээр хараад бодтойгоор сэтгэх тийм цаг үеийн шаардлага бий болчиход байна шүү дээ. Баяраа өтөрийг ярьж ах зарим нь одоо жинхэнэ үлээжийн дагцсан бодсон сууж байгаа нөхдүүд байж байгаа. Бид нар багийнуудыг бол одоо чинь тооны машина бариад наашаад дэлгэцэндээ ойртоод суул гэж хэлмээр байна. Та жилд хэдэн төгрөгөөр ууц авдаг юм? Хэдэн төгрөгөөр тавгийн идэ авдаг юм? Хэдэн төгрөгөөр чихэр жимс бэлддэг үү те? Хэдэн төгрөгөөр ундаа ус арх пив авдаг юм? Хэдэн төгрөгний бэлэг бэлддэг үү гэл ингээд бодох юм бол бараг 500 мянгаас 2 сая төгрөг гэдэг бол их бодтой гарсан тийм судалгааны дүн байгаа ш. Өнгөрсөн жилийн яг сар шинийн баярын өмнөхөн баяраа өтер бас л энэ асуудлыг хүндчихсэн.
ууцгүй цагаалыг гэдэг санаачлагыг гаргаж ирсэн комментийн зүгээс тий тавгийн дээгүүгээр бас золгох нь хаашаа. Гэхдээ ер нь ууцгүй цагаалж бас болох юм сайхан бууzaаж игнээд гээд ингэж ийсэн. Тэр үе чинь өнгөрсөн жилийн цагаан сар бол энэ жилийнхтэй харьцуулах бол мах гэдэг чинь магниг болцсон байсан үе л дээ. 100000-аас давцсан байж ийсэн үе. Ууц чинь бараг хэдэн 100 мянга төгрсөн байсан. Тэгэл ингэж яхад хэлжсэн байхгүй. Ер нь дундаж айлны 300-аас 400 мянган төгрөгөнд болвол цагаан сарынхаа зүгээр энэ хэрэглээний зүйлээ бэлддэг байх наа гэж. Ширээнийх амиг. Тий ширээнийх амиг бэлддэг байх наа гэсэн чинь бас тэр тухайн үед коммент сэтгэлдлүүд бас нэлээд өмжилжсэн байхгүй. Арайч тэр нь юу юм бэ те? Манайх бол нэг ер нь 200 300 мянган төгрөгөнд багтчихдаг гэд. Одоо ч гэсэн тийм бодол байгаа байх. Ер нь бас хорвоо өдрөөс өдөрт жилээс жилд өөрчлөгдөд байна. Бид нар бол энэтэй эвлэрэх ёстой. Ялангуяа Монголд одоо тийм эдийн засгийн байдал гэдэг бол ерөөсөө унтаад босоход өөрчлөгдөж болчиход байна. Өнөөдөр те хэвийн байсан юу гэдэг нь маргааш өглөөс ирээд ирэхэд те данк гэтэл 1000 төгрөг нэмсэн байхыг бол одоо нэг их тэгж хүнд цохилт мэтэр бид нар хүлээж авах болчиход байна. Яг зөвхөн үргэлж болж идэг юм процесс болсон учраас энэ дээр бол маш зөв зүйтэй санаачлаг гарвуудаа гэж би их сайжиж дэмжиж хүлээж авч байгаа юм. За ингээл одоо ерөнхийдөө сар шинийн баяр маань тэгэл хамаатнуудаараа гэдгийг л одоо хоорондоо ярилцгал болж байна. Тэ хамтдаа сайхан үнэлэхүү, зардал багтаа дэмжих үү гэдэг одоо манай ард иргэд маань өөртөө шийдгэр болж байна. За дараагийн нэг мэд бол ерөнхийдөө битээр бол бас хэлж байсан. Хүүхдийн төрийн тусламжийг 103 дугаараа утсанд ороод дуудахаар боллоо гэдэг зүйл бол өнөөдрөөс бол хэрэгжиж эхэллээ. 1 сарын 4-өөс гэдэг маань бол тэ өнөөдрөөс ингэж эхэлж байна. За мэдээгүй Баянзүрх Сонгаархан дүүргийн одоо хүүхд багчуудын тэ одоо дуудлагыг бол 103 дээр бол нэгдсэн журмаар авч. За харин мэдээгүй байгаа үзэгчд маань гэх юм бол яг хөө Баянзүрх дүүргийн Сонгаархан дүүргийн хүүхдийн төрийн тусламжийнхан бол мэдээгүй байгаа хүмүүст зориулаад бол яг хөө бас жигдэрхлэн гэдэг юм нэгсэн хугацаанд бол яг дуудлагууд яваад авах юм билээ. Хүүхдийн дуудлагаар авах юм билээ. Авъя гэж байгаа юм билээ. За тэгээд ер нь бол хэлэхэд Баянзүрх дүүргийн хүүхдийн утсах юм бол 7015 тэг тэг 52. За Сонгаархан дүүргийн хүүхдийн төрийн тусламж бол 68 50 65 гэсэн дугаарыг утсан дээр бол 31-ний хүртэл бол дуудлага өгч болох юм байна. За мөн одоо 103 дээр бол бас давхар дуудлага өгч болох юм байна гэдэг бас би тэ нэг хүмүүстэй бас мэдээлэл одоо ер нь бол гэхдээ нэг ийм хандлага бий болчиход байна л дөө. Яг нийн үгүнийг хэлэхэд юу гэдэг одоо жишээ нь за түргэний 103 утас руу ч юм уу за эсвэл хүүхдийн түргэний утас руу дуудана гэдэг бол яг үндэ нэг ийм аквариумтай одоо нэг иргэдэг хүрднээс суглаа сугалдагтай адилхан болчиход байгаа юм. Миний ч юм уу одоо чиний ч юм уу дуудлагын утсыг аавна гэдэг асар одоо тийм өндөр юу гэдэг нь тийм орон зай цаг хугацаа мэдрэмжийн асуудал болчиход байгаа. Ёстой азтай суулж те илүү тэнгэртэй дээр нь баг эмч ирэх тийм л нийгмийн нүгүүнийг хэлэхэд Монголд бол яг төлөвшсөн явж байгаа байхгүй юу. Эрүүл мэндийн салбарын бас нэг цогц шинжилэл эрүүл мэндийн салбарын одоо бодлогын өөрчлөлтгээд асуудлыг бас удал сайд яриад хэрэгжүүлээд тийм томоохон хөтөлбөр боловсруулсан явж байгаа юм байлээ. Тэгээ эрүүл мэндийн сайд энийг бол бас ажил хэрэг болохгүй бол яг үүндээ монголчуудыг хамгийн их бухимдуулж байгаа асуудал энэ байна. Энийг бол хэлчихэн зүйтэй баг. За Монгол коммент хаягууд нээгдсэн. Саяных дээр би баяраа ганц зүйл нэмээ хэлж идэх үү. За. Юу хэлчихсэн гэхээр би нийн угуу хэлэхэд яг одоо би яг камер руу гарч байгааг хэлчих. Монголд бас одоо ашгийг хэн олж байна те? Монголд хэн их мөнгөтэй байна? Монголд хэн одоо ард иргэдийн хатаасыг сэгсэрч хүлж чинь гэвэл нийн угуу нэг хэлэхэд арилжааны хідэн банкуд шүү. Арилжааны хідэн банкуд л одоо үнэхээр Монголд бол цэвэр мөнгө угааж байгаа шүү. Ямар ч хил амгүй хамгийн уран гоё PR-аар те хамгийн одоо тийм бодит боломжтой байдлаар мөнгө угааж байгаа усуд бол арилжааны банкуд байгаа юм. Тэгтэл яасан вэ гэсэн чинь сүүлийн үеийн цагаан сар төхөөд эхэлсэн чинь нөх хөгшчүүдийн халаас сэгсэрдгээ дахиад эхэлчлээ. Одоо ерөөсө телевизүүдээр ч юм уу одоо интернет цахим хуудасуудаар явж байгаа рекламууд дандаа арилжааны банкуд реклам. Яаж өнөхөр хөрсдөг гэж байгаа. За сар шинийн баярыг тохиолдуулан манай банк өндөр насны тэтгэврийн зээлийг тэдэн сараар урьдчилж олгож байна. Тэ? 6 сараар ахмад настан та манай банкнаас тэтгэврийн зээлээ 6 хүртэл сараар аваарай. Өндөр настан та бүхэн сар шиндээ сайхан шинлээрээ те манай банк танд одоо таны тэтгэврийн зээлийг бүтэн жилээр нь олгож чинь гэдэг. Энэ одоо том буян юм уу? Юу юм бэ гэдгийг бид нар бас нэг нөгөө бодмоо олцсон байхгүй юу? Энэ дэр ч гэсэн одоо энэ төр засгийн сангийн яам маам бол хяналт тавихгүй болохоо гэж байна. Энд чинь юу гэдэг нэг буян юм шиг. Одоо энэ чинь нэг за миний эмээ өвөө ч юм ингээл боддог байхгүй. Хүн угаасаа бэлгэрээ байхгүй юу? За нэг ганц одоо уламжлалт баяр сар шинийхаа баярыг л бяртаахан тэмдэглэхгүй бол одоо шүү хүн гэж байсны хэрэг юу ах вэ гэж бодоол. Тэгэл очоод нэг банкнаас нэг хэдэн төгрөгнийхөө тэтгэврийг ингээл авчаал 6 сараар нь 8 сараар нь жилээр ингээл авчдаг байхгүй. Тэгээ хүүтэй. Тэгээд тэр чад юу гэж байгаа юм гэхээр зэрэг ерөөсөө нэг 2 сард болдог ганц цагаан сарыг тэмдэглэхийн тулд бүтэн 6 сарынхаа тэтгэврийг зээлж аваад үлдсэн 5 сард нь одоо тэгээд яаж байгаа тийм. Энийг бас нэрээ бодмоор л юм. Тэгээд хүн одоо ингээд ийм реклам сурчлага яваад агаар чи явуулчих шít. Тэр банк нэрээсээ тэтгэврийн зээл тэдэн сараар өгч байгаа юм билээ гэл Google очиж л байгаа байхгүй. Та нас юу байна гэж. Хүний нэг тийм эмзэг сэдвүүдээр дөрөөлчдөг энэ байдлаа нэг нөгөө бас болимоор байна гэж хэлмээр. За сэтгэлүүд ирж байна. Японоос машин оруулж ирэх болох хэрэгтэй гэсэн сэтгэлүүд орж ирж байна. За нөгөө машины асуудал юу болсон бэ гэдгийг маш их асууж байна. За ажил амжилтсан гэсэн байна. За монголчуудад
За уншаад өгөөч гэсэн байна. Нарийн боовны энэ цэхүүч урдаас бараа бүтээгдэхүүн тусдад хийгээд байдаг гэсэн үнэн үү гэсэн байна. За тэр юугаар хийж яаж хийж байгаа битэр бол үнэхээр сайн мэдэхгүй юм. За интернеттэй холбоотой асуудлууд орж ирж байна. За атус нийтийн тээвэртэй холбоотой асуудлууд бас л маш их л орж ирж байна. За тэгээд та бүхэн мэдээ сэтгэлийг бол эрүүлээд байгаарай. За атусны жолооч нар үнэхээр соёлгүй хүнд харилцаатай байна. Хүнтэй харьцахгүй буудал болоог байхад зам дээр хайчдаг. За тэгэл буудал болоог байхад хүнээ авдаг. Бүрэн гүйцэд суулгаагүй байж хөдөлдөг ч гэдэг юм уу ийм асуудлууд бол бас их байна гэдгийг хэлж ярьж байна. За тэгээ та бүхэн бас нэг мэдээллийн чанартай нэг юм байна хэлж байна. За тэгээ хэлж. Монгол Улсын боловсролын сайд ганц төмрийн тийм шийдвэр захирамж гарч байгаа юм байна. Сурагчдын өвлийн амралт эхэлж байгаа. Бага ангийн сурагчдын. Тэгээ өвлийн амралтаар бол телевизээр хичээл заахаар болж байгаа юм байна. Нөгөө телевиз хичээл гэдэг юм энэ жил дахиж үргэлжлүүлэх гэж байгаа юм байна. Тэгээ телевиз хичээл болвол яах вөхөр ганц төмөр сайдын гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчдад 12 оны 12 дугаар сарын 31-ээс 5-7 хоног, дунд ангийн сурагчид 13 оны 1-р сарын 14-өөс эхлэн 3-7 хоног, ахлах ангийн сурагчид 1-р сарын 21-ээс эхлэн 2-7 хоног амрах бол хөдөөгийн буюу аймаг сум тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид 13 оны 1-р сарын 14-өөс эхлэн 5-7 хоног, дунд ангийнхан сурагчид бол 1-р сарын 28-наас эхлээд 3-7 хоног, ахлах ангийн сурагчид 2-р сарын 4-өөс эхлэн 2-7 хоног бол амрахаар болж байгаа юм байна. За энэ хугацаанд яах вэхээр сурагчдын өвлийн амралтаар ерөнхий боловсролын сургуулийн одоо хуваарт програмын хичээллүүд телевизээр бас теле хичээл маягтайгаар заагдаад явж байгаа нь байна шүү гэдгийг бас эцэг эхчүүд сурагчид бас анхаарна бизээ гэж. За энэ бол сүүлийн нэлээд хэдэн жил бас давтагдж байгаа зүгээр юу гэдэг нь тэр би бол сайн муу гэдэг талаас нь ярмаарг байгаа. Нэг үгдийн тэр телевизээр хичээл зааж байгаа багш нарын ур чадвартай холбоотой асуудал ч юм уу янз янзын гомдол санд их явж идэг юм. Би энэ дээрээс зүгээр зөвхөн үр дүнд харагдах ёстой гэдэг л гарна зарчмын одоо шаардлага тавьмаар байгаа. Хоцрогдож байгаа тий. Үнэхээр одоо яг телевизээр хүүхд хичээл үздэг юм. Амралтаар одоо юу гэдэг нь телевизээр хичээл заахаар тэрийг сурдаг юм уу гэдэг асуудлыг бас эрүүлэр хармаар байгаа байхгүй. Тийм боломж болцооч одоо чухам хэрэг байна уу гэдгийг ч гэсэн хэрүүлэр хармаар санагдчихсан. Одоо буруутгах байгаа юм шүү дээ. Юу гэдэг нь тий одоо амхандаа л энэ чинь Монгол улсынхаа ирээдүйдтэйг иргэдийг Монгол улсынхаа багангийн одоо сурагчдыг л боловсралтай мэдлэгтэй болохгүй л үзээд дээ шүү дээ. Амарж яхад нь хүртэл толгоонд нь юм хийж гээл зүтгэж байгаа болоо ойлгож байна л. Тэгээд одоо юу гэдэг нь өвлийн амралтаараа юу нэг зургтынхаа өмнө ширээ сандлаа тавьчихад л тий. Тэгэл ярцэтлэх хичээл хийгээл байж дгийг бол төсөөлөхөр инээд хүрт. Өнөөдөр ерөөхдөө бас чамгүй зардалтай бас овоо төсөвтэй энэ ажиллаж байгаа. Одоо дэрийг нь хилээд юухгүй те одоо юм болгоныг л заваарч хардчих ингээл одоо шүмжлэн үлгэн. Сонь юм байна лээ. За буруутгалтай өрүүлтэй машин явуулахгүй болвол хувийн машинаараа борлуулалт хийдэг хүмүүс ажлаасаа халагдана гэж байна лээ. 7 хоногийн 6 өдөр нь ажилдаг бас. За 5 боллоо штэ. Энээс болоод хална гэдэг удирдлагууд нь одоо ингэж эхэлсэн. Нөгөө хувийн машинтайгаа борлуулалт хийдэг усуудад бас хүндэл зохилт болж байгаа шиг л байна л да. Тэгээд энэ машин яаж явахгүй болж байгаа гэсэн үг байна. Шийдэгдвэл гэдэг л асуудлыг бас хийж асууж байгаа юм. Явж байгаа юм гэсэн. Одоо баярын өдрөөр өдөр болгоно ихж байгаа юм да. Тий. Хаагур яваад. Хаагур явж байгаа юм бэ. Яадаг санал асуулт юм те. Яаж иргэд оролцохыг хувь нь хэдэн хувьтай явж байгаа одоо. Иргэд хичнээн хамрагдсан ингээл мэдээллүүд хэрэгтэй л байх юм даанч олдохгүй ингээд чадгаараа л энэ нэг захин ертөнцийг ухах юм. Харин хаа очиж бас Монголын нэг хэдэн сайтууд бол яг үнэндээ нэг ядарсан Монголын ард түмний бас нэг харах нүд те. Сонсох чих нь болж ийн л да. Одоо тэгээд энэ захин ертөнцид бас ажиллаж байгаа энэ усуудад бас баярлалаа гэж хэлэлгүй яах вэ? За зам дээр давс асгамаар юм арай дэндүү халтарч байна гэдэг юм гомдлууд бол сүүлийн үед үнэхээр орж ирж байна. Үнэхээр их орж ирж байна. Үнэхээр одоо бас давсыг бодвол цацахгүй байгаа нь үнэ өнөөсөө тий. За одоо энэ дээрээсээ дарамтлахаа болмоор юм аа. Багш нар ажиллаа хийж чадгаа боллоо шүү дээ. Уламжилж өгөөч гэсэн сэтгэл орж ирсэн байна. За аймгийн засаг дарга нарыг батлахгүй байгаа нь ямар одоо шалтгаантай юм бэ гэдэг одоо Алтан уян сайдаас бол бас асуусан юм асуултууд бол орж ирж байна. Ганцхан засаг дарга эрх ашиг биш юм а. Цаана бол аймгийн эрх ашиг, хүмүүсийн эрх ашиг гэдэг нь бол Монгол Ардын нам олон холсон 6 аймгийн засаг даргаыг л батламжлахгүй байгаа юм билээ шүү дээ. Ер нь хэлцэх юм байхгүй. Тийм дээр нэг олон тайлбарч байхгүй. Монгол Ардын нам олон холсон 6 аймгийн засаг дарга л томилогдоогүй. Зүгээр нь янз янзын одоо юу гэдэг нь те хууль бус хурал хийж гин эсвэл нэрээ явуулахгүй байна мэн ч гэдэг юм уу тийм шалтгаан бол байхгүй юм билээ. Зүгээр л улс төрийн өнцөг. Зүгээр л улс төрийн л одоо өнгөл харагдж байгаа юм. Монгол Ардын нам олон холсон аймагуудад л ер нь бол засаг даргаыг батламжлахгүй байгаа юм билээ. Өнөөдөр энэ бол яг ерөнхий сайд өөр амаараа хэлж чинь л дээ. Чуулганы нэг зуралдаан дээр үдсэн харсуулсууд бол сонссон байлгүй. За энэ гинтийн нэг том шийдвэр гарлаа. Монгол улс бол ерөнхийдөө боловсролын салбарт топ гэж нэрлэгддэг 5 том сургуультай л байдаг юм. За Монгол улсын их сургууль хинч хилэндээ нэрлэнэ. За шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, хуучнаар ангаах. За тэгээ хөдөө аж ахуйн их сургууль.
Энэ 5 сургууль байгаа. Ер нь Монголын боловсролын салбарт одоо топ гэж нэрлэгдэх Монголын нийт оюутны бараг 50 хүртэл ингээд нэг 5 сургууль хуваагдсан байж байгаа. Энэ бол одоо юу гэдэг нь Монголын боловсролын салбарын өнгийг тодорхойлж байгаа 5 сургууль. Гинтхэн өнөө өглөө босоод ирсэн панкс нэг шийдвэр гаргасан боловсролын сайд захирамж гаргасан энэ 5 сургуулийн захирлыг нэг өдөр ажиллаас нь алчиж байгаа. Тэгээд өнөөдөр бол тавуулаа огцсон ажиллаа муу хийгээд эхэлсэн юм уу? Эсвэл одоо тавуулаа яасан би энийг ойлгохгүй. Тэгээд ингээд асуудал яасан доор комент сэтгэлдлөө зөндөө байж. Одоо жишээлх юм бол ганц төмөр сайд бол энэ сургуулиудын нэгээр нь ч очиж ажиллаж үзээгүй. Тийм. Өнөөдөр яг тийм юм явсан байхгүй. Нэг сургуулийг нь очоогүй. Нэг захиралтай нь уулзаагүй. Нэг ч асуудлыг яагаагүй. Зүгээр тэгэхээр ерөнхийдөө бол энэ албан тушаалын захиалга гэдэг юм бол бүр завсаргүй хийж идэх юм байна. Одоо юу гэдэг арц нам олон холж явах тэр үеэс л бол одоо тий за би тэр сургуулийн захирал болно шүү гэдэг одоо захиалга бол одоо намын хүрээлэлд бол аль хэдийн явцсан байдаг юм байна л да. Одоо тэгээд юу гэдэг би улсуудын өмөрч хамгаалж байгаа юм шиг. Гэхдээ зүгээр тавуулаа 5-5 зэрэгтэй Монголын нэг топ 5 сургуулийн захирал асуудалд орж байгааг үл би итгэхгүй юм. Тэгээд ярихаар ерөнхийдөө бас нэг 2012 оны их хурлын сонгуул болсноос хойш хийгдсэн ажилд ер нь одоо ямархуу хэмжээнд байваа гэдэг ингээд бодохоор ерөнхийдөө нэг албан тушаалын бялуу хуваадаг, халаас илгээрүүл одоо гол анхаарлаа хандуулдаг ийм л байдалтай явчуудаа гэсэн зүйл байж байгаа. За энэ үжил ардчлалыг албан тушаалын олноор хэрэгжүүлдэггүй байлтаа гэдэг энэ өглөө цэг юм байна гэд мэдээллийн сайт дээр тавигдсан байгаа. За өглөө дээр тавигдсан материал ингэж байгаа. За би ганцхан нэг уншаад өгчээ. Улаанбаатар хотын засаг дарга 6 орлогч даргатай болж байна. Хот 6 орлогч даргатай. Засаг даргын орлогч 6 байх нь шүү дээ. За өмнө нь бол 4 орлогчтой байсан. 6 болгосон. Аймаг дүүргийн засаг дарга нарын орлогчийн тоог тус бүр 2 болгох шийдвэрийг гаргасан. Аймгийн засаг дарга 2 орлогчтой байх нь шүү дээ. Яах юм те? Дүүргийн засаг дарга өөрөө засаг дарга нь тэгээд 2 орлогч хажуудаа байх нь байна. Тэгээ хотын дарга бол өөрөө ингээд одоо Батүл Баатар байж гэн тэгээд тэр хүнийг орлого 6 орлогч байх юм гинэ. Одоо нэг байж болно те. За одоо хот одоо үнэхээр их айл одоо хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа юм байх гээд 2 байж болно те. За нэг нь одоо шахааны нэг суудал зориулаа гаргаж байгаа юм байна гээд 3 байж болно те. За үнэхээр өстө дээрээс нь мундагдсан юм байх одоо тий нэг нөхөр одоо өстө намын шугамар чихээд ирзгээд 4 байж болдог гэсэн өстө 5 6 гэж хэлэхэрсэн бүр нэрээ төсвөөс салинжих тий нөгөө нэг төрийн төсвийн мөнгөөр тансаглах албан тушаалын оронтойг цомогдох нь гэдээсэн нөгөө уриалаа оцсон чи хайцсан юм байна хаа. Гээд яривал нэрээ бас нэг чин нэр инээд хүргэр юм байхгүй. Инээд хүрхээс гадна харамсмаар юм байхгүй. Ард түмэн энэ олон дарга нарын чинь тижээж байгаа байхгүй. Ард түмэн одоо жишээ нь энэ 6 орлогч даргад одоо татварын төсвийнхөө мөнгнөөс машин авч унуулах нь. Иргэдийн мөнгөөр энэ нөхдүүд чинь юу гэдэг эрх ямбаа идэлхэл ийм л асуудал болж шít. Тэгээд ажил явдггүй. Нэг л их гар хэсэг дамждаг одоо тэгээд. Тэгээд би одоо яг ганц минутын реклам үзүүлчихэд би их сонирн бичлэг үзүүлнэ. Татварны зам засвар гэдэг нэг арчигтай бичлэг өнөөдөр мэдээллийн сайтуудаар тавигдсан. Би энийг бас эргээд үзүүлнэ. Тэгээд ганц минутын реклам ямар ч байсан. Реклам арай болоогүй. Тийм үзүүлж гэж тийм. Тэгээд энэ дээр бас зүгээр ер нь бас манай комментчд бас санал сэтгэлдээ хуваалцсан л да. Үнэхээр одоо хот гэдэг айлыг хөгжүүлэх гээд тийм. Үнэхээр Улаанбаатар хотыг өөдөн татгаад тийм их орлогч хэрэгтэй болсон юм уу? Энд чинь зүгээр би орлогчийн тоог ярьж байгаа шүү. Энэ өглөө цэгмээ сайт руу ороод үз. Бүх одоо нарийн ширийн албан тушаалууд байж байгаа. Одоо нэгэн дүүргийн засаг даргын орлогч болохын тулд 80 орчим сая төгрөгийг өгчүүл шийдээд өгье гэсэн тухай эрх баригчдаас гарсан яриа хүртэл чигтэлслээ гэдэг ингэ байж. За 80 сая төгрөгөөр нэг дүүргийн орлогч болдог байх нь шүү. Өгчөөч. Өгөөл. Тэгэд 80 сая төгрөгийг төлөөд дүүргийн орлогч болж байгаа улсууд тэрнээс илүү мөнгө зогсчих боломжийг л харж очиж байгаа үстэй. Жишээ нь одоо би 80 сая төгрөгтэй байлаа гэдэг бол одоо үнэхээр тэр 80 сая төгрөгийг нуглаад олчих бизнес биш бол тэнд хөрөнгө оруулахгүй үстэй. Тэрнтэй л адилхан юм байхгүй. Тэгэл одоо мэдхгүй юм тэгээд 5 сургуулийн захирлыг нэг өглөө пинк гитл халаад оронд нь одоо нэг 5 нөхөр захирлаар очих нь л дээ. Одоо нэг түр үр гүйцэтгэгчтэй байж ин 5 нөхөр одоо Монголын топ 5 сургуулийн захирлаар очих нь төгс гэгээрцэн тий. Үнэхээр ч боловсролын төлөө ингээд зүрхэн цохоод бараг шүн нойргүй хондог тийм улсууд ирэх нь үү, яах нь үү гэдгийг бол ер нь цаг хугацаа харуулна л да. Сонирхол юм байна ч. Намын үзмжээр асуудал ханддаг. Тэгээд ингээд 5-ын сургууль одоо ингээд төрийн албан хаагч төрийн эрх үхий дарга удирдлагуудын тоог цөөлж байгаа болов энэ төргээ бодохоор нөгөө талд нь зүгээр ингээд очиод шинэ албан тушаалаа зохио гаргадаг. Үнэхээр ч одоо иргэд бухимдахгүй яах юм бэ манайхаа.
За юу вэ? 6-гийн 6 орлогч бол бас арай л биш юм аа гэсэн сэтгэлүүд орж ирж байна. За буруу талтай өрөлттэй машины талаар сэтгэлүүд бол үнэхээр маш их орж ирж байна. Халтаргаа голгоод бол маш их байна гэдэг сэтгэлүүд орж ирж байна. За энэ зөрчил гаргаад байгаа эмчнэрийг ер нь яах вэ гэдэг ийм наадхан сэтгэл хариулт орж ирж байна. За энэ зөрчил гаргаж байгаа эмчнэрийн талаар нээлттэй утас ажиллаж эхэлж байгаа. Энэ Монгол Улсын эрүүл мэндийн салбарт орж ирж байгаа нэг том дэвшил. Хэрвээ та эмнэлгийн тусламж үйлчлэгийг хуулийн дагуу авахт чинь ямар нэгэн одоо эмнэлгийн ажилтан албаа хаагч тэгээ эмч зөвлөгчдаас ямар нэгэн одоо таагүй харьцаа гаргах юм уу эсвэл таныг одоо үл хүндэтгэх юм уу таны өвчин зовлонгоор тухуу доогч хийх юм уу эсвэл танд учирсан зовлонгоор ашиг хонжоо харах юм уу асуудал гарвал ер нь бол шууд эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудас лавлах хуудаснууд руу хандаж болж байгаа юм лээ. Ийм хаягаар л одоо жишээ нь бол 3W-цэг МОХ цэг юм гээд эрүүл мэндийн яамны албан ёсны одоо шууд хандах одоо ийм хаяг бол ажиллаж эхэлсэн байна. За наач айл сайт дээр байна тийм. За энэ мэдээллийн GovNews-ийн сайт дээр байж байгаа. Эмнэлгийн байгууллагын ажиллагчдтай холбоотой саналыг шууд хүлээн авна гэсэн ачигтай материал байж байгаа. Энийг үзэгч та бүхэн бас мэдээллийн GovNews-ийн сайт руу ороод үзээрэй хараарай. Ямар хүү хэмжээнд энэ бол өмнө байгаагүй байхгүй юу? Өмнө нь одоо иргэдээ ингэж сонсдог. Иргэд одоо юу гэдэг нь нэг эмнэлгийн ажилтнаар өстой өвдцэн, зовцсон, дээрээс нь өчнөө хүн суртлаар дарамтлуулж тэ өчнөө хил амаар доромжлуулаад гараад хаашаа явах хаана хандах уу гэдгийг мэддэггүй байсан байхгүй юу? Одоо шууд ерөөсөө шууд тэр сайд руу, дэд сайд руу, төрийн нарийн бичгийн дарга руу, эрүүл мэндийн яам руу тэдэн сарын тэдний өдөр би тим эмнэлэг дээр очисон. Ийм үзэлэг шинжилгээнд хамрагдах гад ийм эмнэлгийн тусламж үйлчлэг авахсан чинь надад ийм хүн суртал гаргалаа. Ийм одоо бүдүүлэг алдаа дутагдлыг гаргалаа. Тэр эмчгээд нэртэй устаа явуулдаг. Хамгийн гол нь яг үгээр зэрэг тэр мөрөөр чинь шалгалт хийгээд газар дээр нь арга хэмжээ авахыг эрүүл мэндийн сайд бодвол бүх албан хаагчдад даалгах гэж. Я бодмоор байна. Ер нь газар дээр нь арга хэмжээ авна. Иргэд маань ч гэсэн тэгээд эмнэлгийн байгууллагын үзэгч одоо ажилчид маань ч гэсэн ер нь хаана одоо бодмоор л болсон гэдгийг л одоо харуулж байгаа юм байна. За ингээд нөөцсөн минутын рекламыг одоо л үзүүлчих. За үзүүлчихэд тэгээд сэтгэлүүдийг нийслэл Улаанбаатар хотод 18 цаг 23 минут болж байна. Монгол комент нэвтрүүлэг TVS-ийн 1-р сугаар танд шууд хүрч байгаа. Амталж угаад iPhone 5 битавэд. Хүмүүс маань өөрсдөө санаа бодлыг бол эрүүлж байна. За реклам оруулах хэрэг юу байгаа мó үгүй мó л гэсэн сэтгэл орж ирж байна. Энийг бол бас хэлж байгаа. За буруу талтай өрөлттэй машиныг явуулахгүй гэсэн чинь бас арай дэмдэж байна. Ингэж бол болохгүй үстэй Улаанбаатар хотын нийт дийлэнх хувь нь бол одоо буруу талтай өрөлттэй машиныг ундаг. Энэ одоо бас цаана юу байна гэдгийг ерөнхийдөө өнөөдөр бол бусад хэвлэл мэдээлэл өргөлөө сайтууд бол бас хөндөж ярьж эхэлж байгаа гэдгийг би бол өчигдөр өөрт харагдсан ганцхан өнцгөө л хэлсэн. Маш том зоо би явж байна энэ. Одоо юу гэдэг нь те барууны улс орнуудаас зөв талдаа өргөлтэй өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн жип оруулж ирдэг те. Тэр одоо юу гэдэг нь томоохон сүлжээ бизнесмэнүүдийг л дэмжсэн шийдвэрлэл гарч ийн л гаргаж ийн л. Түүнээс одоо юу гэдэг нэг техникийн захын нэг ядарсан нэг ченжийн Японоос нэг баг хүлдэж хүнгээ алдаж үүлээ үзэж өрөндөө таталтаж авчирдаг нэг буруу өрөлттэй тэрэгнүүдийг таслан зогсоох нь бол нэг гоё одоо Улаанбаатар хотын бүтэн сайнны төвчрлийг алгуулгачих гэдэг юм биш үү те. Тэр нь бол тэгж л харагдаж байна. За орой мэндийг хүргье. Нийслэл 6 орлогч дарга байх нь бол арай биш юм аа. Биш юм аа. Үүнийг бол манай гэр лав эсэргүүцэж байна гэсэн байна. Уул нь одоо бид бүхэн л эсэргүүцчихлээ. Ингээд цагаатуулж одоо зүгээр юу шийдэх нь үүдээ сонирм байна те. Ганцлт юм байгаа шүү дээ баяраа. За түүхэндээ анхудаа Улаанбаатар хотын засаг дарга 6 орлогчтой боллоо. Тэгээд хэр ажиллах нь гэдэг л байгаа байхгүй гол нь. Энийг л зүгээр Улаанбаатарчууд л харж хэвчээ байхгүй. Ёстой начхнуулаад одоо нөгөө 6 орлогчтойгийн буйн нь гараад нөгөө Улаанбаатар хотын зүгээр сэп хийгээл ингээд ёстой тэнгэр дээр гараад ирвэл одоо тэгээд үр дүн гарах гал байна шүү дээ тий. Энэ одоо асуудал яаж ч л ихний ээлжинд энэ 6-гийн 6 орлогчоос нэг энэ утаа гэдэг асуудлыг зэгцэлчих мэрэгэн санааг олсон байгаа байлгүй. Яаж ч л нэг замын альтргаа гулгааг нэг шийдчих арга замыг олсон байгаа байлгүй гэж бодож харъя. За тий харъя гэж ба. За хуралдаа судгүй улсын их хурлын гишүүдийг ер нь яах вэ гэсэн сэтгэлүүд орж ирж байна. За буруу талтай өрөлттэй машиныг явуулахаа болж байгааг бол дэмжиж байна гэж. За манай хүн бол зөв талтай өрөлттэй машинтай л хүн юм байна. Ингээ манайхан ингээд хоёр талцчдаг. Тэгээд хоёр талцсан яг эсвэл тэгвэл тэгээд яг хагас бүтсэнд л хуваа л та. Үнэхээр тийм л хагас санд өөрөлтийг нь явуулах байж бүтсэнд нь бурууг нь явуулах байж. Тэгээд юм чи юу гэсэн үг ингээд бодлоо. Хүний ирэх юм байна. Ардчилсан улс орно. Бид одоо юу гэдэг улсын дугаараар хуурлаад англиад замын хөдөлгөөнд оруулахын ажлын өдрүүдэд бол зөвшөөрөд дэмжсэн шүү дээ. За үнэхээр одоо бас тий болж байна. Улаанбаатар хотын замын төвчрэлд дэмжсэн хэрэгс хэтэрсэн гэж манай жолооч нар дэмжсэн. Тэр захирам шийдвэрийг бол хүндэтгээд замын хөдөлгөөнд оролцдог. Гэтэл юу гэдэг нь хүн одоо нэг махаа идэж үүлээ үзэж урьдчилгаа хідэн төгрөг цуглуулж өгөөд үлдсний лизингдээ зээлээд яг үндэ өөрийнхөө бэлэн мөнгөөр тоолж өгөөд машин авсан хүн Улаанбаатарт гизүү шүү нэрээ хідэн дарга нар л байдаг байлгүй. Тэгээд трийг ингээд одоо 7 хоногийн 2 өдөр нь унахгүй те
хадгалах юм байна. тий одоо юу гэсэн үг юм бэ? Хадгалаад байж байгаа юм байна л да. Нөгөө талаасаа бол надад бол хүний эрхийг хүртэл бүдүүл муухай зөрчиж байгаа хэрэг л болж харагдаж байгаа Тодорхой л доо. За энд нэг ийм санаачлага дахиад өнөөдөр бас мэдээллийн GoGo-ийн сайт дээр гарч ирлээ. Оросууд шатхуун түгээх 100 ширхэг станц барих саналаа дахин манай улсад тавьсан материалыг GoGo-ийн олон нийт хүргэж байна. Тэгээд улс төрийн тойм сонин энэ материалыг нийтлсэн байна лээ. Захин хэлбэрээр GoGo-ийн олон нийт хүргэлээ. Тэгээд энэ бол миний мэдж байгаагаар ойролцоогоор бол манад 3 4-р ирж байгаа санал. Оросууд ерөнхийдөө бол Оросын албаны улсын Роснефть компани бол нийслэлийн одоо төв хэсэг болон нийслэлийн аслагдсан дүүргүүдэд 100 ширхэг шатхуун түгээх станцыг байршуулъя. Тэгээд үнийн хувьд бол бас тогтвортой байх тэр гэрээ хилцлүүдийг бас хийе гэсэн тийм саналуудыг бол удаа дараа тавьж ийсэн. Тэгээд энэ удаад бол бас нэгэн тийм дэмжигдэх шатанда яваа гэсэн тийм албан их сурвалжийн мэдээлэл бас гарч ирлээ. Мэдээллийн GoGo-ийн сайт дээр чинь би хувьдаа бол одоо бол нэрэ болсон дэмжижүүл яасан бэ гэсэн бодолт бол 100 яг зарим нэг нь бол бодож байгаа л хүний нохоо идэхэр өөрийн нохоо идэгэл зарим нь бол бүр одоо стратегийн эсвэл одоо үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ч бодож байгаа нөхдүүд байгаа. Бүр Арсын өргөн цар хүрээ тэ Оросууд бараг далд хэлбэрээр Монголын одоо ерөнхийдөө бол эдийн засгийг зах зээлийг хянах гэж барих гэж гэдэг юм уу. Тэгвэл яг үндэ бид нэг нефт импортлогч нэртэй нэг хэдэн нөхдүүдэд бариулсан л байж шээ. Засгийн газар 80 гаруй тэрбум төгрөгийг одоо ингээл те үнэ доктортой барьж байгаа ч игээд гуугаад өгч явахтал авчаад эргүүлэл нэмдэг нэг ийм хэдэн нөхдүүдийн халаас дотор амьдарч шít. Одоо бол нэр энэ сандыг бараг ер нь дэмжиж хүлээгээд авчихвал яасан бэ гэдэг дээрч байж. За 6 орлогч яах вэ? Зургуул байгаа жамар нэмэр байгаа бол доо нүдэнд харагдах зүйл бол үнэхээр байхгүй байна. 6 ч байсан, 60 ч байсан бол хамаагүй ялангуяа замын алтаргаа гуулгаа яг хിവэрэ байхад 6 байна уу хідэн өнөлрөөс хамаа байхгүй. Дими юм биш үү гэдэг сэтгэлүүд орж ирж байна. Үнэхээр зургуулаа байгаад бүгдээрээ гараад тийм ээ. Замын юг одоо алтаргаа гуулгаа арилгадаг бол одоо яах вэ гэсэн байна. За хэрвээ нэм гарагт буруу өрөлттэй машин явахгүй гэж байгаа юм бол нэм гарагт нь зөв өрөлттэй машиныг явуулахгүй гэд хууль гаргачих хэрэгтэй. Тэрэн дээр юм шүү. Одоо ингээл яг ингээл ирж байгаа юм л да. Тийм ээ. Бас адилхан одоо үнэхээр л тийм шийдвэр гаргаж байгаа бол ганцхан буруу талтай өрүүлтэйг л одоо ад үзээд явах тийм ээ. Ялгаа байхгүй шүү. Ер нь бол бид нар ямыг ирүүлэр харах болсон байхгүй юу? Энэ биш би харин хэлээд шүү дээ. Аргаа ядсан юм байхгүй да. Уг нь бол энэ хот дүүргийн удирдлагууд олуулаач болчлоо шүү дээ одоо. Олон дарга нартай болчлоо шүү дээ. Энэ Улаанбаатар хотын замын төгсрөлийг яаж шийдэх вэ гэдэг арга замыг л хайж явах хэрэгтэй байхгүй юу? Хүний эрхэн талдаж те энэ чинь хүний эд хөрөнгийг журмалж асуудлыг шийддэг биш. Яаж одоо шинэ гүүр тавих уу те? Яаж одоо замаа өргөсөх үү? Яаж одоо шинэ зам бий болгох уу? Яаж одоо жишээ нь тэр метро эсвэл одоо юу гэдэг те? Нийтийн тээврийн дэд үтцийг сайжруулах гэдэг асуудлаа шийдэж явах асуудал чинь зүгээр энэ чинь зүгээр хувь хүндүгэл аргаа ятсан юм баггүй. Нэг нэг бид нар энийг л бол их ирүүлэр л харчих тийм цаг үе болчиход байгаа. За 76 чадахгүй байх чинь 6 чадахгүй л гэж одоо бүр гарцуулаад ирлээ шүү дээ. Бүр 76-аа чадахгүй байгаад одоо 6 чадахгүй. Тэгээ энэ дүүрэлт нь бас манай дүүргийн засаг дарга нар, аймгийн засаг дарга нар бас хөөрхөн ороод авчиж гэж байгаа маа. Тэд нар чи 2 орлогчтой болчихлоо шүү дээ. Йоо чи бодлоо. Дүүргийн засаг дарга 2 орлогчтой заяа. Чи одоо бүр цэмбэлцэх нь байгаа шүү дээ. Тэгээд одоо яах юм мэдэхгүй одоо тэгээд даргын олноороо хөгждөг бол нэр Монгол нэрээс хаданд гарсан шүү. Юун Азийн бар битгийг л явцсан шүү нэрээ. Олон дарга нартай л болоо. Дарга олонтойгоор тэгэл дарга нар нь тансгалснараа гоё сайхан болцсон бол гоё л болохоор. За мэдээллийн Ньюсмен сайт өнөөдөр Улсын хурлын 25 гишүүн ажиллаа тасалж гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Тэгээд өнөөдөр бас Монгол Ардын намын зүгээс бол нэг гишүүн 2 коноп дардаг эсвэл байхгүй гишүүнийг бүртгэдэг энэ асуудлыг болио гэсэн тийм санаачлагыг гаргаж бас чуулганы хуралдаанд нэлээ атак тавилаа. Чадах уу? Энэ одоо дарж ирсэн өөрсдөөсөө ихтэй бид нар үлгэр жишээ үзүүлээ. Бид нар ихлээд ер нь байхгүй нэгнийхээ өмнөөс коноп дарахаа болио гэсэн. Мэдгүй. За одоо тэгээд ямар ч үс энэ хэрэгжээд яваасаа билээ гэж. Хоёрдугаарт нь нөгөө Монгол улсын их хурлд сонгоод төрд одоо төмний төлөөлөл болж явуулаад тийм бидний өмнөөс очоод их хурлын чуулганы хуралдаанд суугаач ээ. Бидний өмнөөс хууль санаачлаад батлаач гэсэн нөхдүүдээс чинь ганц өдрийн чуулганы хуралдаанд гэхэд 25 нэрэхгүй. За яг хөө тийм гингээл бодохоор сонин хорвоо байгаа байхгүй. Хоёрынх нь бие өвдөж тийм гуравт нь ажил гарч за тавд нь томилд байгаа юм байна гэдэг ингээд бодохш бусд нь айц ингээд бодохоор шог юм байна. 76-аас 25 наалга шүү дээ. Тэгээ одоо бид нар ямар нөхдүүдийг авээчээд юу хийгээд явуулсан ингээд бодохоор бас харамсалтай байна. Хаагур яваад байна гэж. Ер нь бол мэдгүй улсын хурлын Ньюсмен сайт дээр одоо жишээ нь хурлаа тасалсан 25 гишүүний нэр ингээд ярцаат л байж. Улсын хурлын гишүүн Батчимэг, Баярцогт, Зоригт, Эрдэнэт гэл ингээд болж, Болд Эрдэнэ чимэг, Батболд, Баянслан, Уянга гэл ингээд бөө инх хамглан гэл ингээд
яцаацсан байгаа. За суугаач хаагур байна гэж хичээлдээ суултаа гэж ер нь бол хичээл гээд байгаа шүү дээ тэр чинь. Нэг өөртөө болохоор нэг ангийнхан л гээд байдаг. Хичээлдээ суултаа л гэж одоо бас. Тийм яг үннийг хэлэхэд бас нэг Монголын төрд бас нэг ард түмний оролцоо гэдэг юм бол баймаар юм байна лээ. Одоо тэгээд тийм хуулийг батлах нөхдүүд нь өөрсдөө болохоор бид нар яаж чадахгүй юм. Уг нь бол бас ард түмэн төр гэдэг бол ард түмний мэдл байна гэсэн 100% ард түмний мэдл байна гэсэн хууль хүчин төгөлдөр гэж ойлгох юм бол биднийг төлөөлж чадахгүй байгаа төрийн жишээдийг эргүүлэн татдаг тийм механизм бол үйлчлэгэл баймаар юм билээ. Хэрвээ ихтэй сургуулийн нэг оюутан те 4 жил сурахтаа нийт хичээлийнхаа 50-аас доош хувьд нь суугаагүй бол нэр гизүүд яа төгсөхгүй үстэй тэр үнийсгүй шүү дээ. Юун төгсөх гэдгийг л баг те 2 жил хичээлдээ таслахад нь хөөцөн үстэй. Төлбөрөө төлсөн байсан ч хамаагүй шүү дээ. Тэгэд эн чинь юу гэсэн үг юм? Тэр оюутандаа зүүрлэх юм биш үү? Илүү өндөр хариуцлагатай, илүү өндөр албан тушаалын чинь Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллагад суудсан нөхдүүд шүү дээ. Тэгэл өөрсдийгөө одоо нэг сурагчдаа зүүрлүүлээл хичээлдээ суугаач гэж доромжлуулаад явж байхаас ичдэггүй байлгүй дээ. Одоо тэгэд ичгүй бол одоо бид л ярьж л бай. За ажиллаа таслах байсан бол ард иргэдийн цаналаар гарч ирэх хэрэг юу н байсан юм уу? Цаадалж өрнө тэгэл гарч ирэл мартдаг улсууд гэдэг бид нар одоо мэдсээр үжи тэгэл одоо өргөл гаргаад ирдэг шүү дээ. Энэ нэг амар юм. За үндсэн хууль хүний эрхийг бол бас арай дэндүү зөрчиж байна гэсэн сэтгэлүүд бол орж ирж байна. Одоо энэ нөгөө маш тэр эрхтэй холбоотой сэтгэлүүд орж ирж байна. Манай коммунист саналаа ирээдүйд байгаа юм бэ? Тэр хотын замыг халтаргаагүй байлгана гэсэн давс илсний нөөцлөх нэрээр жаал мөнгө идэж авсан. Тэгэл одоо бол нөгөө цацж байгаа юм бол байхгүй халтаргааг бол одоо үнэхээр бол бас амар байгаа гэдэг бол бүгд л хэлж ярьж байна да. Тэгэд за энд нэг ийм ноцтой материал бас өнөөдөр мэдээллийн чухал цэгмээ сайт дээр тавигдлаа. Тэгэд монголчууд шинээр мэдлэх хүүхдэрээ телевизээр зардаг боллоо гэсэн гацхтайгаар олон нийт бүрсэн. Тэгэд эмгэнэлтэй маа. Тэгэд одоо амьдрал ямар байгааг харуулж байгаа юм уу? Эсвэл одоо бид нар сэтгэлгээний тийм дороотолд орцсон юм уу? Гэт ингээ бодгоор зовлонтой болчихж одоо саяхан нэг телевизийн сувгаар ийм зар явсан байгаа. Сайн уу? Орой минь энэ 5 сард шинээр мэдлэх хүүхдийг үрчлүүлнэ Дорнот аймагт гэдэг. Ийм зар явсан. Одоо утасны дугаар муугаар юм хэлж юухгүй дээ. Одоо энэ улаанаар дугуулсан хэсэг дотор байж байгаа энэ телевизийн одоо чартаар явж байна л та. Хорвоо нэрээ хаашаа яаж иргээд байна нэр. Чи арай л амар байгаа. Сая одоо нэг муу бяцхан охиныг бараг тэг бүхсэн биеийн шалцтаа айцсан монголоороо бослоо штэ. Бараг тэр хүүхдийн амь насыг аврах гэж тэ тэр хариуцлага алдсан нөхдүүдтэй нарах хэмжээ тооцоолох гэж. Гэхдээ тэрний төлөө санаа зовоогүй тэрний төлөө бараг тэ зүрхэн нэмтрээгүй монгол хүн бараг л үдсэн харсан хүн бол байхгүй тэ. Баярын дээр энд явж байгаа тэр бичлэгийг үзүүлээд бүр пак болж ирсэн нэр үнэхээр цохилтонд ороод гачин болоо суужсэн. Тэгэхэд одоо ингээд байж байгаа. Одоо энэ яг ингээд телевизийн чатар ингээд явчихж байгаа. 5 сард шинээр мэдлэх хүүхдийг үрчлүүлнэ. Ийм юм юу гэдэг юм бэ? Хоёрдугаар ийм хяналт гэж юм байхгүй юм чи. Зовлон цугал айхтар тий. Бодмоор тэгээд бид бол ухаантай улсууд даа өгн тэгээд одоо юу гэдэг өнөөдрөхний нэг жоохон багхан зовлон тий ерөөсө бүх насны дарамт мэтээр ойлгож хардаг ийм нэг мэрсэр залуучууд октод байвал бити сэтгэл санаагаар унаач л гэж би хэлмээр. Ер нь бол бас сүүлийн үед бас амиа хорлолт гэдэг асуудал ч гэсэн нэмэгдэж байна, дэндэж байна. Энэ асуудлыг ч гэсэн бас бодмоор хяналтж байгаа хэрэгтэй байна гэдэг тий. Харин за зөв буруу жалаатаагаар ялаж хөдөлгөөнд оролцуулах цаг нь бол болоогүй. Ард түмэн амьдралаа дээшлүүлэх энэ төрлийн баячуудын игнэнд зэрэгцэх үед л зөв бурууга ярьж болно шүү дээ гэсэн сэтгэл орж ирсэн байна. Одоо бол үнэхээр ард иргэд ямар байгааг мэдсээр үйж одоо амралтын өдрүүдэд нэг халтуур гэдэг амралтын өдрүүдэд авс нэг ажиллаа зохицуулдаг ийм үе дээр нь бас бити ингэчээ гэдэг сэтгэлүүд орж ирж байна. За замын явган үний гацын тэр за амсыг бол хагалж цэвэрлэмээр юм аа. Тэгэхгүй бол үнэхээр зам дээр бол үнэхээр халтарж байнасан. За арай л юм аа хүний хувь зай иймэрхүү байна гэж арай л юу байсан юм бэ гэсэн сэтгэлүүд орж ирж байна. За 103-тай холбоотой асуудлууд орж ирж байна. Ямар ч 103-т бол бас өгдөг болсон гэдэг бол хэлж байгаа юм болсон. Дараа нөгөө нэг саяны тэр нөгөө нэг телевизээр зар өгдөг нөхрийг бодоод тэр хүүхд одоо том болно шүү дээ. Тэгэд одоо юу гэдэг ээж нь өөрийн зүгээр телевизийн чатаар ингээд зарччихээ гэвэл энэ үрчлүүлчихээ гэвэл энэ чинь юм бас юу гэсэн юм бэ тийм үстэй. Бид нар тэгээд Орос ахнараас их юм сурдгийн да тэгээд ийм аргачлалаар Монгол улс бол замыг нүхдэг юм байна, застдаг юм байна. Яадгүйхээр бол ерөнхийдөө бол нэг Орос ахнар бол яг ийм технологиг Монголд оруулж ирж л дээ. Нөгөө харын зам нүүрс хоёрын холимгоор зам застдаг. Тэгээд энийг манай зураглаач барьсан байж би ингээд хальтах үзүүлдэг. За хоёр нөхөр замсч яваа. Ингээд застдаг байхын замыг заяа. Оо аа нухан заяа. За чи хараад байгаа. Хүрзэн дээрээ тавьчихсан. Алхаж байгаа. Тэгээд машин харж хагаад амиа бас бодно энэ чинь нэр машин ирээд арчвал дээрэс нь гიშгчж штэ бас асгасан нөгөө
Үнсэн дээр, нүүрсэн дээр. Ингээд одоо араас нь хучих нь уу, нүхэх нь үү, яах нь үгээ бодсон чинь зүгээр хурцээ зирж дуу аялаа алхачих. Боц ингээ болоо. Энэ хоёр бол олон замыг ингэж нөхөн цаашаага. Би үнэ гүйлгөө үзэлтэй. Ингээл нэг нь хүрээд ирэн. Тэгээ нөгөөх нь хурцээ аваад ерөөсөө энэ нэг жоохон хар үнсшиг юмнасаа нэг хурцдэж аваад шаалж байгаа үст юм. Тэгээ ингээ цацч. Дээрээс нь гიშгчнээ бас. Нэг ийм л юм байд юм шүү дээ. Одоо инехгүй ханиах уу болчихсон сууж байгаа юм. Сайн юм байж байгаа. Тий. MMA Post сайт энэ материалыг бас тавьсан байлаа, баярлалаа. Тэгээд бас ерөнхийдөө нүдний өмнө илхэн байдаг зүйлийг бид нар бас хардггүй мэлээ. Тэгээд харуулсан мэдүүлсэнд бол бас баярлалаа гэж хэлмээр байна да. За ажлын амжилт зэгсэн байна. Солгоо хүмүүсийг явуулахгүй гэдэг л болж байгаа юм бидтэй гэсэн байна. Яаж нэг солгоо машигс одоо солгоо улсууд үүнтэй бол машин онгоноо гарсан байсан шүү дээ. Ер нь хүмүүсээ тэгэж урмалчих юм шүү дээ. Годон годмаараа одоо нэг өдөр солгоо гартай хүмүүс. Годон годмаараа нөгөө галт хилдэг бай. Тэгэх юм бол утаа бараг багасах юм шүү гэдэгтэй л бараг нэг ижлэхэн болж байна гэдэг зүйлийг хэлж ярьж байна. За сайн байна. Эрдэнэ хотын эмнэлэг үнэхээр мал эмнэлэг юм аа. Би түрээд 3 сар болж байна. Миний охиныг хатгай гэж буруу эмчлээд сар антибиотик тэгсэн тэгээд бүр болохоо болоод ихнэлхсэн төв дээр ирээд тэгсэн чи одоо бүр уушг руугаа орсон байсан. Тэгээд басад буруу оншилсноос болж хамаагүй юм тэрэ өгснөөс болж бас л балрангаа алдсан гэж хариуцлага гомд санг байвал шууд одоо холбогдох яамд нь ханднаа. Асуудлаа бол шийдүүлнэ. За найруулагч ер нь хугацаа хэр байна? Бид нэг жоохон давуулчих тийм бололцоо байна уу? За тэгвэл энд нэг үнэхээр хоошлуулшгүй нэг захиа ирсэн юм аа. Энэ байна. За миний охин Нэргүү Баатарын Амин Эрдэнэ гэдэг юм аа. Одоо 10хан сартай. Охин маань төрхийн зүрхний хүнд хэлбэрийн ажигтай юм аа. Иймд охиныг маань Америкийн нэгдсэн улсад бол материал явуулаад эмчлүүлэх гэсэн боловч 12 дугаар сарын 9-ний өдөр танаа хүүхдийг авах боломжгүй гэсэн хариу ирлээ. Иймд эмчлэгч эмчинд бүгд найрамдах хятад ард улс руу яаралтай яв гэсэн зөвлөгөө өглөө. Өмнө нь манай хүүхд шиг маш хүнд хүүхэд яваад идэгсэн юм байна. Хагалгаа нь амжилттай болоод ирсэн юм байна. Тийм болохоор цаг алдахгүй явах шаардлага тулгараад байна. Миний охины онш нь бол маш хүнд хэлбэрийн зүрхний гол судас, уушгины артерийн судас хоёр хоорондоо наалцсан гэсэн онцтой байгаад байгаа юм а. Одоо хүүхдийн биеийн байдал хүнд байгаа учраас нутаг нэг дахин дүүс та охиныг бол охинд минь амьдрал хайрлаач гэж гуйж байна. Эмчилгээний зардал бол 29 сая төгрөг шаардлагатай байгаа. Тэгээ багсгыг нь олсон юм байна. Тэгээд охиндоо хандвийн данс нээсэн байна. Тэгээд холбогд хуцсны дугаар тавиад хамгийн гол нь Mobicom-ийн тусгай дугаарыг маргааш өглөөнөөс эхлээд ажилуулж эхэлж байгаа юм байна. 150 тэг 50 гэсэн тийм тусгай дугаар бол энэ 10 сартаа бяцхан охины амийг аврах нэ. Тэгээд 29 сая төгрөгийн хүнд хэлбэрийн одоо зүрхний хагалгаанд орох одоо шаардлагатай болчиход байгаа бяцхан охины хөөрхийн тэгээд чаавс 10 сартаа хорвоо дээр хүн болохгүй зүтгэл Монгол улсын иргэн болохгүй зүтгэл ирж одоо тэгээд монголчууд нь бас сайхан сэтгэлтэй ахын дүүс минь бас нэг гар утсаа бариад нэг ганц мессеж нисгчээрээ тий юу усийг л бид нэр тусгай дугаарлуу залгаал зөндөөл юм болж идэг такси дуудахтаа хүртэл залгаж идэх юм чинь бас нэг тэрнээс илүү чухал асуудал шүү гэж ойлгож ухамсарлаад бас 150 тэг 50 гэсэн тусгай дугаарлуу бас хандаарай. Тэгээд хэрвээ хүсвэл бас манай Монгол комент нэвтрүүлэгт хандаарай. Энэ охин туслахыг хүсвэл утасныхан дугаарууд байж байгаа. Хаан хас хоёр банкн дээр бол хандвийн данс нээсэн юм байлээ. Уг нь 29 сая төгрөг их мөнгө юм шиг хэрнээ нэг хүний амь аврах хэмжээнд бол бас гайгүй боломжийн бид нар бас сэтгэлээ гаргаад зүтгэжгэд болцохоор хэмжээний мөнгө юм байна лээ шүү. Тэгээд амийн эрдэ охиндоо бас амнаас хайрлах гад бас монголчууд минь бүгдээрээ нэг санаа сэтгэлээ нэгтгэе гэж би бас уриалж хүсэж байгаамаа. За, буруу зөвөрөлтөө машин гэж байхаар бүрэн бус техникийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байвал яасан бэ гэдэг сэтгэлүүд орж ирж байна. За, тэр хүн одоо ямар амар юм бэ? Ялангуяа телевизийн одоо сайтуудын чат гэдэг нэг үнэхээр хорихгүй болвол одоо чат гэдэг зүйлээс л олж их гэмт хэрэг гэмтэр гарч ийн гэдгийг бол маш олон улсууд одоо хэлж ярьж байгаа да. Тэгээ энэ дээр одоо нэг хяналт тавих цаг бол бас болжээ гэдэг хэлсэн байна. За энэ төр цаг бол бас арай биш юм аа. Ард түмэнд бид хяналттай ярьж байна. Монголд иргэний дайн болох үедээ гэдгээс маш их сэрэмжилж байна. Ийм байдлаар бол бас хүмүүс бол үнэхээр зөвхөрж байна гэдгийг бол хэлж ярьсан байна. За манай гэр бүлийнхэн бол 10 настай охинд бол тусалнаа гэсэн байна. Баярлалаа. Бас ингэж хэлж ярихаар ингэж тусалнаа гэж байгаа тэр бүх хүмүүсүүдэд бол баярлалаа гэдэг бас дахин хэлхэн зүйтэй хаа. За хүүхдээ харж байгаа эхчүүдэд өгөх одоо 140 мянган төгрөгний сураг байна уу гэсэн байна. Одоогор бол ямар нэгэн сураг байхгүй учраас яг тэдий гэсэн юм бол одоогор бол байхгүй байна. Тэгэд ямар ч нэг сураг дуулах юм бол хамгийн дөрөнд үзэгч та бүхэндээ дуулгана гэдгийг бол бас та бүхэндээ бол хэлье гэх тий. За тэгээ. За Өмнөговь аймгийн Далан задгад сумаас иргэн бас ТV телевизийн Монгол комент нэвтрүүлэгт гэсэн ийм загтлыг
бичиж ирүүлсэн байна. Тэгээд танд баярлалаа. Бас нэг томоохон асуудал байгаа юм байна. Гэхдээ энийг бол одоо өнөөдөр танилцуулга аргалгаа. Тэгээд таны захиаг би ямар ч байсан авлаа. Одоо ийм нүүр хуудас дүүр ингээ шахаа бичсэн захиа байна. Тэгээд маргааш Монгол комент нэвтрүүлгээр үзэгч та бүхэнд бас үргэлжлүүлээд энэ захидлыг хүргэе гэсэн бодолтой байна. Хоёрдугаарт энд нэг тийм чухал асуудал бас өнөөдөр хятадын одоо төвийн телевизүүдээр цацагджээ. Тэгээд хятад хэл мэддэг гадралдаг хүмүүс байвал нэг жоохон дэлгэцэндээ ойртой суучгаач. Тэгээд ТV телевизийн Монгол комент хаягаар үзэгч та бүхэн яг юу ярьж байгаагаас нь бас нэг үзэгч та бүхэн мэддэг болвол хилээч гэж хүсэж байгаа. Тэгээд энэ хятад хэл дээр хятадын одоо нэг төвийн телевизээр нэг ийм бичлэг цацагдсан байгаа. Юу гэхээр 50000 орчим эмэгтэй хятадд хар тамхи зөөвөрлөж бие үнэлж яах гэсэн мэдээллийг өнөөдөр хятадын нэгэн телевиз цацжээ. Монголын 50000 эмэгтэй хятадд хар тамхи зөөж ийн бие үнэлж гэсэн тийм ноцтой материалыг бас олон нийт хүргэлээ. Монголиа л гэдэг. Одоо мэддэг нь одоо Монголиа. Одоо бусдын ч одоо айхтар сайн мэдэхгүй. хамгийн гол нь тэр Монгол хүний яриа мэрэг авашгалсан байгаа байхгүй. Хятадын төвийн телевизээр гарсан баг. Тэгээ Монгол хүний яриа мэрэг хөтөл аваад ингээд. Тэгээ ийм нэг ноцтой асуудал бас өнөөдөр мэдээллийн Times-ийн сайт дээр гарсан. Тэгээ 50000 эмэгтэй хятадд хар тамхи зөөвөрлөж бие үнэлж гин гэсэн асуудлыг бас хятадын төвийн телевизээр гаргаад цацлаа. Тэгээ хэрвээ энэ үнэн бол зүгээр Монгол төр байна уу гэдэг асуудлыг л яг шууд асуумаар байна тийм. 50000 эмэгтэйчүүдгүй одоо яах вэ тийм. Буруу зүрүү амьдралдаа алдаж эндээд одоо юу гэдэг нь хүн амьтанд тулхтуулаад ч юм уу ямар нэгэн одоо шалтгаан нөхцөлтөөр хилийн дээс алхсан байж болно. Хятадд очсон байж болно. Тэгэхэд тэр охтуудыг буцааж одоо Монголд авчирхлаар Монголын төр одоо чинь ямар эрх холбоотой ажилтг юм бэ? Хүний наймаатай тэмцэх чиглэлээр одоо чинь хууль хяналтын байгууллагууд нь яаж ажиллаж байгаа юм гэдэг асуудлууд бас нэлээд нээлттэй байхгүй бол эн чинь бүр айгүй тийм том юм бас өнөөдөр явж штэ. Ер нь бол тэр чигээр л явсан л та. Захин мөрцөд бол тий Монгол 50000 эмэгтэй. Юу гэсэн юм 50000 ээж тий 50000 Монгол залуугийн ихнэр одоо жишээ нь ингээд хятад харах тамхи зөөгөл ингээд бие үнэлээ явж идэг болж байна. Аим шиг үстэй. Тэгээд ингээд зургатаар нэг мэдээлээд байж байдаг. Хогцод ингээд гараал байдаг. Тэгээд хяналт ер нь байна уу гэдэг зүйлийг хэлж яригддаг шүү дээ. Хэлэх нэх олон долоо үггүй болчихлээ. Үнэн бол гээл зүгээр пархэл унсан нэр. Тэгвэл сонсч лээсэн л та би нэг одоо тэгээ 100 200 гараач муу 90-ний гудамжууд хүртэл ингээд Монгол хотод байх юм аа энэ төр гээл яваал араас нь хил ам нэг л дагал болоод явж байгааг би бол мэднэ. Гэтэ арайч бас энэ хэмжээнд хүчмээргүй юм даа гэж ингээд бодсон. Хятадууд бол гэхдээ энэ худлаа мэдээллийн тэр цацхгүй шүү дээ. Энэ чинь хатуу барь үзлэхтээ Монгол шиг биш байхгүй юу? Бүгдийн зүгээр баяраа битэр шиг амны салиа нэрлэг өнөхтүүд гарч ирж байгаа чалчаад идэх юм биш шүү дээ. Тэн дээр би бас нэг Монгол улсыг тий засгийн газрын их хурлыг тодорхой бодлого шийдвэр гаргаад ялангуяа гадаад харилцааны яам, гадаад хэрэг яам энэ төр бол тодорхой хэмжээнд бас тэр хятадын засгийн газар мазартайгаа хамтарч ажиллаад энэ асуудлыг нэг үнэхээр нэг жоохон наашлуулахгүй бол чинь амар юм болж шүү дээ. Том тоо шүү. Яг нэг нэг том тоо шүү 50000 гэдэг бол 50000 эмэгтэй жишээлх юм бол тий хэрвээ 50000 эмэгтэй ийм буруу замаар явж байгаа нь үнэн бол дахиад тэр 50000 эмэгтэй хэдэн мянган эмэгтэйчүүдийг өөрлөгөө уруу татах уу гэдгийг л бодъё л доо энэ. Аим шиг байгаа зү. Тийм асуудлаас өнөөдөр бас мэдээллийн Times-ийн сайт дээр тавигдсан байлээ. Тэгээд бас зүрх шимширч хэлээ шүү бас. За тэгэл томчууд маань идэхээ мэдхээс одоо ард иргэдээ тоож мэдгүй юм да. 76 олон төрийн 3 өндөрлөг маань одоо хаагур юу хийж явна. Та нар маань одоос анхаарлаа хандуулаач гэдэг зүйлийг бол хэлж ярьсан байна. За тэгээ битээр бол өнөөдөр ийм мэдээллийг бол бас хүргэж байгаа. Тэгээд ер нь захин мөрцөд нэлээх ярьж хэлэгцсэн учраас хэлж байгаа тийм. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье гэсэн сэтгэлд орж ерөнхийдөө энэ колонк барих асуудлыг бол бас дэмжиж байна гэдэг сэтгэлдлүүдийг бол манай хүмүүс маань их хэрүүлж байна да. За одоо жоохон юу унших уу те сэтгэлүүдийг ер нь жоохон тэгээд энэ надад одоо энэ MIG гэдэг энэ даатгалын компанитай холбоотой асуудал олон юм сайт дээр гарсан байлээ. MIG даатгалын компаниас хариуцлага хийгээд маш том материал байна. Гэхдээ энэ ер нь бол MIG гэлтгүй энэ даатгалын компаниудын асуудлыг баримттайгаар нэг том хөндөж тавьсан байлээ. Тэгээд оллогийн аймигээд одоо нийтэлж бичсэн байхын тэгээд энийг ямар ч маргаашийн дугаараар ярих юм ихтэй болж байна. Тэгээд сая бас нэг 14 настай хүүхэд амиа хорлцсон юм. Тэгээд хэсгийн цагдаа мдэггүй гэсэн хариултыг өгсөн ноцтой асуудлаас Go-Go-ийн сайт дээр гарлаа.
Одоо сайн муу олон зүйлийг бас өнөөдөр Монгол комент нэвтрүүлэг ярьж амжих шиг болсон учраас бас одоо Монголын комментчдын үгийг сонсъё гэж бодоод болчлоо л да би. За бэлгээ мань одоо чадхаараа тэгээд бас уншаад байгаарай. За энэ онд бол илүү сайхан болох байхаа дэндүү сонин хоолоор одоо хүн дайлдаг болчлоо гэсэн энэ нийтийн олонний сүлжээ ресторануудтай холбоотой гомдол сандууд бас комментчдоос мань ирж байна. Тэгээд сая их бол баг үнэн байхаа гэсэн тэр нөгөө хятадд байгаа 50000 эмэгтэйтэй холбоотой асуудлыг бас ярьсан байна. Тэгээд интернетийн хурдтай холбоотой асуудлыг бас ярьсан байна. Ярьжээл манай баярагийн интернет нь пак болцсон байна. Одоо тэгээд зовлонтой юм уу тий? Одохгүй шалгана л гэж ярьж байгаа шүү дээ тий. Сэтгэлүүдийг бол бас уншиж хүргэнэ. Мессенжер маань нээгдэж байна. Үнэхээр одоо бас ачаал бол их байгаа гэдгийг үзэгч та бүхэндээ дахин хэлээ. За маргааш ажиллах юм уу яах юм гэж одоо хүмүүс асуух юм ч одоо маргааш ажиллах үү? Маргааш бүх нийтийн ажлын өдөр шүү нэрээ. Энийг одоо бүр эн чинь бүр хуулиараа баталсан өдөр байж байгаа учраас энийг бас бити мартаараа манайхаа. Маргааш бүх нийтийн ажлын өдөр. За ингээ орж ирэхээрээ бол амар орж ирнэ гэж та. За 2013 онд Монгол улс маань илүү сайхан болох байхаа гэсэн сэтгэлийг бол ирүүлсэн байна. Саяных бол Монгол биш байхаа гэсэн байна. Саяны Монгол яг энэ хурал хийсэн залуучууд бас нэг судалгаа энэ төр гаргасан. Эннээс одоо урьдчилан сэргийлэх талаар ярьсан. Яагаад үнэмшсэн вэ гэхээр зэрэг Монгол залуугийн яриаг өөрөөр нь татж авч байгаад ашигласан байгаа байхгүй тэр мэдээлэлтэй. Их сурулж болгоод тэгэхээр л би өөр ингэ татлыг явж байгаа. Ямар ч байсан тэгээ цөмөрөө яриндаа хилцэндээ өстой бүгдээрээ хилцэндээ бүлээ усаар угаандаа тэгээд Монгол улс их орн байна, гой сайхан болох байх. Монголын охтууд маань бас ухаантай болно байлгүй дээ. Энэ ухаантай мундаг охтууд бол зөндөө штэ. Тэг ер нь бол тэгээд гадагшаа сурж байгаа, явж байгаа энэ улсууд маань ч гэсэн бас эцэгчүүд маань хараа хэлдаа боломжтой байхгүй. Тэгэл хамаг бичгээр хэмжээнд хураагаад авчдаг, ямар ч гацаагүй байдалд оруулдаг л гэдэг тайлбарыг өгдөг. Тэгэл ямар хүнээр дамжиж яаж явж ийн гэх мэтлэн зөвлөлдөө. Хүний ухаалаг сэтгэлгээ гэдэг юм бол хамгийн гол түлхүүр хүчин зүйл нь байхгүй юу? Одоо юу гэдэг нь 50000-уулаа очоод хятадд бичвэрмтээрээ барьцаалгдсангүй бол одоо тэрэн шиг үлгэр байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ яг Монголын охтуудыг бол эмэгтэйчүүдийг муулж байгаа юм болов ш. Бэлгээ үтээр саяхан нэг 5000 ч вэ нү хэд ч вэ нү аль болох нааша нутаг руу татъя л гэдгийг л хэлээд байгаа шүү дээ. Боломж юу байна? Тэгээд төрөлцгийн түшээд минь одоо тэр тал руу жоохон анхаараач л гэдгийг л амхандаа гуйж хичээж хүсэж байгаа юм л да. Өөр юм бол энд байхгүй ш тийм ээ. Тэгээ сайхан нэг ажлаас гараа авчихсан чи бэлгээ тэр чинь бэлгээгч одоо манай бэлгээгч нэгдээ охтод тайрч очил Монголын охтод бүгд юм биш дандаа муулдаг гэдэг одоо тал талаас нь загнаад бодоо боо юм бас бүгдийг нэгж өрөөсөө хилээгүй шүү дээ. Тэгээд хаана нь тэр нэг боломжтой байх хэрэгтэй. Тэр нэг Монгол комментэр нэг тэр нөгөө биеийн төхөө нэг сауны охтуудын талаар нэг бичлэг гарсан шүү дээ. Саунд нэг баах охтууд нэг бижигнэлдэж зүгтаад нэг нойлын өрөөндөө 4 5 улааж эхэлдээ тий. 5 дугаар оролт тий. Ингээд нууц бичлэгээр бичигдсэн тэгсэн тэр өдөр баг хэд октодор би баг зодуулч байгаа алдсан шүү дээ гараад. Яг хөө тэгээд одоо хамаалах сайн муугийн одоо хэлж ярьж ижил бид нар зарцаална шүү дээ. Тэр тийм шинж би хэлдэг шүү дээ хааж хэлдэг шүү дээ. Монголын октод бол дэлхийд гарсан байгаа шүү. Ер нь бол оюун ухаанаараа тий чадвар чадхаараа гоо зэмжээрээ тий гоо зэмжээрээ юугээрээ бол юугээрээ бид цөөхөн гэлтгүй бас дэлхийд бол нэрээ томол цогж байгаа шүү дээ. Манай эмгтээчүүд бол тэрийг хааж хэлнэ. Нөгөө талд нь байгаа ч удруулал би бас болооч л гэж хэлээд байгаа байхгүй да. За сандрас ирэмжтэй байя гэдэг сэтгэлүүд бол мэдээж маш их орж ир. За даатгалын компаниуд бол арай дэндүү байна гэд бэлгээ манаас энэ нэг бол маргааш яриа гэсэн байдаг нэг миг даатгал гэнэ. За ер нь бол даатгалтай холбоотой тий. За найруулагчийн зүгээс таяр даварлаа 18 цаг 50 минут болсон байна. Өтөр түргэн дуусгаа гэдэг коммент сэтгэл ирж байна гэж байна. За ингээд өнөөдөр Монгол коммент нэвтрүүлэг бас өндөрлөх цаг болж байгаа. Тэгээд Монголын комментчдийнхоо сан сэтгэлийг аль болох сонслоо бодлоо. Танд хэрэгтэй болов уу гэсэн санаануудыг ч гэсэн бас аль чадхаараа ярих гэж хичээлээ ирмэлцлээ. Тэгээд их баярлалаа. Бид нэр бас урам өгсөн, дэмжсэн Монгол коммент группд шинээр болон хуучин элсэж дэмждэг бүх үзэгчдээ баярлалаа гэж хэлээ. Нийслэл Улаанбаатар хотод 18 цаг 50 минут болж нэвтрүүлгийн төгсгөлд анхааруулад хэлэхэд маргааш 2013 оны 1-р сарын 5-ны өдөр Бямбгараг Монгол улсын хэмжээнд бүх нийтээрээ ажлын өдөр байгаа шүү гэдгийг бас уламжлая. Тэгээд яг маргаашийн ажилд нь амжилтыг хүсье тийм нэвтрүүлгээ өндөрлөе. Нэвтрүүлгээрээ. За Монгол комментэд нэгтгэе.